Самбацано энэ миний хөрхөн ээж Батонголог Торё танилцуулаа. Намайг Батонголог гэдэг. За өнөөдөр би таны гоё нүүрч бодно заяа. Би өмнө таны нүүрийг бодчихсон уу? Бодож байгаа. Юусе бодцаагүй тийм болохоор би даанх удаага ээжийнхээ нүүрийг бодно. За би таны нүүрийг бодонгоо гоё танаас хэд хэдэн ер нь нүүр бодвол тийм үү? Ер нь ингээд таны өөрийн чинь тухай хэд хэдэн асуулт асуун заяа. Окей. Окей ла. Окей ла. Та нүүрэндээ тусаад хүрчихсэн тийм? Окей. Тэгвэл шууд фаундейшнгоос эхлэе заяа. За та ер нь өөрийнхөө зүгээр нүүр бодлогынхаа процессыг та ер нь жоохон хуваалцаач. Нэг яг нүүрэндээ юу төрөхтэй яа бэ? Ээж нөгөө серум тоникоо төрхөөл тэгэл тасаа төрхөөл дандаа давтаа хоорондох зай нэг 5 минутын зайтай. Та тэгээ фаундейшнгаа ямар фаундейшн төрөхтэй? Ихэнхдээ зүгээр хуурай юу эсвэл харагддаг. Энэ бол тэнд нөгөө мат. Тийм. Шууд ингэ нөгөө хуурай дараа харагддаг. Нөгөө юу л надад чинь нэр нь мартцсан байна нөгөө шигийг авалтсан чинь. Charlotte Tilbury. Тэр чинь төрөхч. Одоо надад чинь баг дуусчих. Фаундейшнгаа энэ хэрэг төрөхтэй үү? Гайгүй шүү. Жохон төрөх юм уу нэг. Фаундейшнгаа төрөхтэй та дараагийн төрөхтэй. Тэгэл хүмүүс миний ирээсээ боддог юм хөмсгөө бодно оруулаа бодно тэгэл болоо. Тэгээ ажилтаа явахдаа хөмсөг оруулаа бодож амждаггүй юм. Автобусны дотор ороод хөмсөг оруулаа боддог. Тэгэхгүй ажлаас асарчихгүй. Таны одоо skin care чинь арай сарчилгаан чинь илүү их сонсогдож. Ингээд tonic, toss, serum тэгээд foundation. Арай онцгойтой бол амар арьсаа ирм арчилдаг нүүр. Тэр хэдэн наснаас яг нүүрөө бодож гисэн бэ? Чаа тэгэл Оросд аюутан багтаад бодож гисэн. Таныг 10 жил дээр ахчсан нүүр бодно гэсэн байгаагүй аа 10 жил бас гэдэг нүүрөө боддог. Хариулдаг гэсэн. Эмх зүрхийг хариулдаг гэсэн. Really? Тийм. Тэгээд гангамбараа болоод яах вэ? Гоё ирчмээр тэр форумтай байдаг гэсэн. Тэгвэл одоо тэгээ хавчаар зүрх болтоор бол тийм. Харин ч би ангидаа халимаг нулимг өстэй арай. Өмнөгийн ч окточ хөвсөө хоёр салаад гизэхтэй л байсан. Та тэгвэл нүрээ яаж бодож юмс өөрөө сурсан юм уу? Эсвэл хин нэг нь зааж өгсөн үү? Би чинь ер нь өдөө бодно гэж байхгүй. Самусаа бодно гэж байхгүй. Бид Оросд аюутан багтаал нэг тийм юм хэрэгтэй. Тэр нь фаундейшн ч болчлоо. Би жоох нэг ашиглаад миний дагаа батад ч жоохон нөхцөл дотор заяа. Наа чи нэг муухай гарчих. Ингээд нөө консилер авахгүй бол фаундейшнгаа ингээд жоохон тохирлоод тэгээд консилер гэснээс би гэрт нэг юм байсан тэрийг аваад ирсэн. Адилхан бас чамаас асуувал бүтэн жил хэрэглээд үсээ дахиад аваад ирсэн. Би яг анх нүүр бүхэлтэй амьд сандж ш. Та яг миний нүрийг бодож үзсэн. Ингээд цэцэрлэг тахад нөгөө бяцхан тод аяасан болдсон шүү дээ. Тийм. Тэгээ би нөгөө ногоон палаттай. Тийм. Тэгээд битгүй багш яагаад ер нь би ямар ч нүүр боддог гэдэг юу ч төрхөөгүй байсан. Тэгэл багш ингээд бүх хүмүүсийг ингээд за ийшээ тав ийшээ яв гэж. Тэгээ та намайг нөгөө backstage дээр ч намайг шалах гад. Тэгээ та намайг харчаад ингээд миний охин дээр ингээд юу ч төрхөөгүй болоо нүүр боддог одоо тайзан дээр гаргаж байхад юу ч төрхөөгүй шүү дээ. Тэгээ та намайг 0 руу дагуулж аваад ингээд би нэг сандаа ингээд алтлаг өнгөтэй YSL-ийн ингээд нэг хацарны плаш нэг алтлаг өнгөтэй тий ингээд тэрийг гаргаж ирээ би харчаад бүр өмнө бол танд дандаа байдаг гэдэг чинь бол мэднэ гэдэг. Ерөөсөө төрхөж яаж үзээгүй. Тэгэл би ингээд харчаал та тэгэл яг ингээд хацсан дээр төрхөж би бүрс боддог. Яа би тэрийгээ санаж байна өөрөө. Би түрүү тал амар баярлсан. Данхуудах ингээд тэ ямар гоо палаж өмсөөд ингээд цагаан төвлөлттэй ингээд тэгээд тайзан дээр дуулах гал бүр ингээд амар тогтдоос айгүй гоё өдрөөсөн. Тэгэл би яг чамайг тайзан дээр дуулахад хажуунаас чинь тож харж ирсэн. Та бол skin care арай сарчилгаантай амар анхаар удаа. Та тэгвэл зөвлөхтэй юу нь хамгийн чухал вэ? Ер нь намны тусал сайн төрөх чинь. Намны тусал сайн төрөх хэрэгтэй. Тийм. За энэ counter-stick шүү заяа. Ер нь миний ээж чинь айгүй өөртөө итгэлтэй хүн штэ. Та тэгвэл өөртөө итгэлтэй байдлаа өөртөө итгэлтэй байдлаа гол одоо гаргаж ирдэг те. Нэг одоо нэг юм байх хэрэгтэй штэ. Тэрнийг та ханаас бааж ирдэг. Хин? зүгээр цаанаас амар өөртөө.
дээ. Айгүй олон хүнээс тэгж та айгүй өөртөө итгэлтэй юм аа гэж дандаа хүмүүс тэгдэг. Тэгэхээр мэдхгүй юу өөрөө итгэлтэй барилгаанаас гарч ирсэн. Мэдзүгээр санагдаж байна. Скол Ирч хүчнээс ч оо. Хоёр ламаа тэгээд идэв шүү дээ. Ээж та яасан аяа ирч хүч. Харин тий айгүй ирч хүчтэй. Гэрд бол хамгийн их энергитэй юм зум хийгээл дасгал масгал хөдөлгөөнүүд хийчихсэн. Тэсмэс бүжиглээд та хамаг энерги ээжээс тий. Тэгээд тэр нь л үт юм билгүй дээ. Гэтэ та нөгөө амар их хөдөлдөг болохоор тий цаанаас нөгөө эндорфинс нөгөө техний нөгөө нэг хүний нөгөө баярлуулах тий би 8 доор нэг 8000 тэгээ 100000 степ өдөртөө 8-10 км заримдаа бүр 12 км алхацсан байдаг шүү дээ өдөртөө. Би автаа явжсэн чинь тэгсэн ингээд ээжийг чинь очиж авахгүй л тэгэл ээж чинь ингээд за одоо яг ажилласаа гарч иршүү би алхаад явжээ замаар авчаарай гэл тэгэл түжсээр оцсоор адил ээж чинь ингээд гэртээ ирчлээ алхасаа. Тэгээ хурдаахдаг гэдэг. Тэгээд нэг контур зургийг гэж угаасаа нэг чинь контур дээ. Угаасаа шивүүлсэн контур жил болж шүү. Та хизээ хаана яагаад шивүүлснээ та жоохон би ч яга нөгөө Тойка хичи чинь найз нөгөө наран тунгалаггүй Дикам гэ салон дээр. Тэгээд жоохон нэмж за би илүү ингээд жоохон ингээд урталгамаар байна. 2003 онд Америкаас ирэл тэгээ шивүүлсэн шүү. 2003 он. Тий. Оо тэгэхээр чинь одоо 20 жил. 22 жил. 23 жил болж байна. Тэгэхээр айгүй сайн шивүүлсэн. Та тэгээд дахиж дээрээс нь ингэж ягаачгүй яг байгаагаар. Ваа тэгэхээр үнэхээр сайн шивүүлсэн. Наран тунгаа чинь тэгэхэд амар наран тунгаа дээр шивүүлэх очирн 1 сар 2 сарын дараа тэр цаг авдаг байсан. Татад нүдээ шивүүлсэн. Өмсгөө шивүүлсэн. Өмсгөө надад арилжсан. Бараг л арилж байна. Та бас уруулаа шивүүлсэн байсан. Тэгээд уруулаа. Уруулаа бас тэгсэн. Гэхдээ уруулаа бүр юм идсээр агаад уруулаа бүр дараа арилжсан. Тий. 2003 он гэхэр чинь чи ч бараг 5-6 настай л байсан. Гадаа халуун байгаа болохоор урсч байгаа гэж байна. Тэгээд би жоохны дүрхтэй. Тэгээд maybe надтай адилхан хүмүүс хүмүүс зүгээр жоохны наач. Зөв дижгүүт энэ уртын биш. За та нүдэн нэгээд доошоо хаа. Чот талхан гайхан тийм мууршиг ингээд харагдах. 80-аад онд юу нэг гоо сайхны нүүр бодолт ер нь хамгийн том тренд болж исэн зүйлүүд юу байгаа юм бэ? Оросд явахд чинь нөгөө юу шүү дээ энэ нүдний тэнүүд чинь өнгөөрөө гараад. Тийм үү. Орос хүүхнүүд чинь амар аавна. Манай монголчууд чинь оросуудад аягүй их тэр тэнийг зардаг байсан. Одоо тэр тэн хаанаас ирсэн Оросд байгаа нүд юм уу? Тэр чи одоо хаанаас орж ирдэг байсан юм дээ? Монконгоос орж ирдэг байсан юм аашаа. За гаднаас импортоор Оросд орж ирэл тэрийг монголчууд ч нөгөө 8 аягүй хийдэг байсан юм чинь. Дөөндж аваад ялангуяа манай Ростов чинь Москвагоос аягүй хүмүүс явж авчирал тэгэл Оросуудад зардаг байсан юм да. Орос охтуудад. Тэгэл би л санд штэ. Тэгэл ингээл ягаан тэнэр будаал. Дараа цэв цэнхрээр будаал. Тэгэл ягаан цэнхэр. Тэр мөр нэг хэсэгт амар модонд орол бид нар бас нүдээ тэгж боддог байсан. Та тэгээд таалагдсан уу? Таалагдсан. Тэгэхэд ч амар тэгж бодсон хүн болгон хөөрхөн аягүй хөөр харагддаг байсан. Самуус насан ч аягүй гоё харагддаг. За би танд нэг гоё харуулах зураг байцаая. Надад байгаа таны хамгийн дуртай зургуудын нэг та надад энэ зургийг жоохон тайлбарлах гэж. Наа чи Оросд оюутан баг та. Би яг энэ хувцас ингээд таны нүүр буудаг ялангуяа эмэг бүс ингээд. Наа чи Москва Калининский проспект гээд хамгийн анхны Москвад уран сайхны ийм зураг авдаг болсон байсан байхгүй юу. Тэгээ очиж авахулж ирсэн. Би ч нөгөө Москвагоор дайрч Ростов руу явдаг байсан. Тэгээ манай найз нэг болрогч мэдэн шүү дээ. Болрог дээр очиод хоёулаа ийм уран сайхны зураг даруулж ирсэн. Та бодоо гэдэг өөрөө бодсон уу гоё? Үгүй наад нэг бодоод байх юм би гэдэг сургуулийн тий 2-3 дугаар курс гэхэр чи наадах ч одоо хэдэн он бэ 85 6 оны үед нэг 20-21 тэл хэлсэн зураг юм ааш. Тэгэл уран сайхны бүр фото студи дээр очиж авахулж ирсэн. Тэр чинь мэрэгжлийн зураг
зурагчин байгаа юм чинь. Тэгэл намайг яг ингэж бай гээл. Яг тэр байсных нь юугаар нь тэгэл дарж ирсэн юм да. Тэгвэл тухайн хувцас загвар юу ямар байсан бэ? Оо бэлдэрч Оростой оюутан баг чинь дандаа Оросд Москвоос бүх дэлгүүрүүдээр нь хэсэж гоё хувцас аваад тэгэл Ростов руу явдаг. Нэг хэсэг энэтхэг хувцас мөн даа. Энэтхэг юу бүх энэтхэг палаж дээр чинь амар очимчтэй байсан. Угаараа бат гутал надад ингээд та бас хувц өмсөж байхдаа хувцснаас илүү та бас гутлан байна хаад юм шиг. Гэхдээ та яаж түүбэл зүгээр өссөн юм би бүр түүбэл нэг цаг би чинь ээж нөгөө 30 минут алхаал би бүр яа. Би чинь нөгөө насаараа банкнд ажиллаж байсан юм чинь. Тэгэхээр жоохон бахад ингээд дийш тийшээ банк ороод юм ингээл ээдстэлаг түүбэлтэс тук. Би тэрийг гүцгээд. Одоо ч гэсэн дандаа ажиллаж. Яаж тэгээд дандаа түүбэлөө. Ерөөсөө залуугаас нөгөө банкнд ажиллаад түүбэл өмсөж сурцсан. Ялангуяа одоо бол ажил дээр төвлөхгүй болохоор нэг сайн өндөр сэтэл юмсахгүй. Тийм үү? Одоо чи миний сая тэрсүүдийн зургийг харсан биз дээ. Тийм ингээд амар өндөр готалтай. Зөвхөн тийм готалтай тэгэл ажил дээр явдаг ш. Ачингуудаа дандаа готлоос явдаг. Ажил гэр энэ бол зүгээр л таны өөрийн чинь ингээд өмсөж одоо тэгэхээр бол ажлаас бол заавалгүй түүх одоо л үгүй ш. Одоо бол ерөөсөө нөгөө их алхдаг хүн чи яадаг дандаа намхуултаа готалтай алах нь эренгүүтээ ажил дээр ирээд солино. За одоо таны урал улаанаар бодох уу? Та уралдаа дандаа биерээр боддог тийм. Тий. Энэ гол бодчих. Одоо зүгээр энэ гол би өөрөө бодчих. Тэгээ. Би гэдэг өөрөө улаан боддог ерөөсөө бараг төрдөггүй. Би нараад том уралтай болохоор ингээ нэг нүүр дүүр улаан. Танд бол надад л улаар юм бодог бол хамгийн гоё. Одоо энэ бол нэг олон биш үү? Тийм илүү тийм нэг зөөлөн улаар. Чи миний хүмсгээ юу бодог вэ? Сайн бодог байна уу? Тийм. Чи хүмсгэж боддог. Та миний нүр бодолтой юу гэж бодож байна? Түнс тод боддог. Тэгвэл хүмсэг болчихлоо. Та миний нүр бодолтой юу гэж бодож байна? Баялаа. Гоё. Чи чирийг өөртөө нэг тохируулчихсан. За ингээ боллоо. За би танд ингээ харуулъя. Ямар харагдчих. Энэ сармас ч бас зүгээр юм байна. Тийм би танд ингээ зүгээр жоохон жижигхнийг хоёр өнцгтэн л наацсан юм. Жоохон ингээ дээгүүр харагдуулах гад. Тийм байна. Ер нь зүгээр юм байна энэ сармас. Ингээд ийм наачч ямар юм биш. Тийм. Нөрөл амар сайн үзсэн би. Тэгээд гоё бор ингээд жоохон сүдэр тавиад ягаан плаш төрсөн. Тийм байна. За баярлалаа. За you're welcome. Thank you mommy. Thank you mommy. За ингээд болоо. За миний бичлэгэнд орсонд баярлалаа. Баярлалаа. Нөр бодож гисэн баярлалаа. Таалагдсан баг гэж. За